Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цувралаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Үе мөчний өрөвсөлт өвчин. Хүн төрөлхтний эрүүл мэндийг хүнд ноцтойгоор сүйтгэдэг өвчний нэг бол үе мөчний өвчин буюу артрит. Энэ өвчний улмаас болж хүний яс шүрмэс өдөр шөнөгүй янгинын өвдөж, үе мөч хавдаж, гар хөл бадарч, хөдөлгөөний хөшинг байдалд орж, улмаар зүрх рүү орж зүрхний булчингийн өрөвсөл буюу миокардит, зүрхний хальсны өрөвсөл буюу перикардит, зүрхний хавхлагыг гэмтээж, зүрхний порок үүсгдэг учраас үе мөчний өвчнг, үе мөчийг хэмхэлж, зүрхийг иддэг чөтгөр хэмээн гэрэлжээ. Үе мөчний өвчин нэг болон түүнээс дээш нэглэлүүдийн өрөвсөл бөгөөд 200 гаруй төрлийн эмгэгийг дагуулдаг. Богорсон эдэн ерөнхийдөө үеийг хамгаалж, хөдөлгөөн хийхэд саадгүй байлгах зөөлөвчин үргийг үүсгэдэг. Товчдон үений хоёр яс хоорондоо шууд үрэлдэхээс хамгаална. Таныг алхаж гүйж харих үед үеинд үүсэх даралтыг дангаж мөгөөрс зохицуулдаг. Гэтэл тэрхүү мөгөөрсийг бактерийн халдвар сүйтгэж, хайлуулж, нөхөн сэргээх чадварыг бүрэн алдагдуулдаг. Тэрхүү халдвараас болж яс, үе мөч холбогч идэд өрөвслийн процесс явагдан даамжирснаар мөгөөрс уян хатан чанараа алдан хатан гаршиж хөөсөнцрийн салбархай мэт болдог. Цаашид хүндрэхээр мөгөөрс бүрмсэн устж яс ямар ч хамгаалалт зөөлөвчгүй болсноор үений орчим хүчтэй хурц хөвдөл дүүсэн хөдөлгөөний хөшинг байдалд орж хөдөлмөрийн чадвар алдагддаг. Аажмаар биеийн бүх үе мөч ээж дараалан нэрвэгдэнэ. Хүзүү, нуруу, ташаа, хөл, гар хурууны үе хүртэл хөдөлгөөний уян хатан чадвараа алддаг. Хүйтэн сэрүүн чиглэг нөхцөл буюу өвөл хаврын улиралд уг өвчин илүү их даамжирдаг. Дэлхийд 40-с дээш насны 5 хүн тутмын 2 нь үе мөчний өвчнөр өвдөж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон ба 2010 оны мэдээгээр нийт өвчлөгчдийн 5 хүн тутмын 1 нь ажлын чадваргүй болж группд ордог байна. Мөн онд Их Британий 60 сая хүний 8 сая нь энэхүү өвчнөр өвдөн шаналж байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байх юм. Бидний ихэнх нь үе мөчний өвчнийг эмээ өвөө настайчуудын өвчин гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш. Монголд үений өрөвслээр 3 хүн тутмын 1 нь хүнд хөнгөн хэлбэрээр өвчлсөн байдаг бөгөөд энэ нь ангин буюу гүйсэн булчирхан өвчнөд холбоотой юм. Гүйсэн булчирхан өрөвсөл Монголд хамгийн өргөн тархсан нийтлэг өвчний нэг. Гүйсэн булчирхан өвчнийг буюу ангиныг үүсгэгч бактери нь шүлсээр дамжин үе мөч, төрөө булчирхай, бөөр, зүрх гэх мэт эрхтнүүдэд очиж суурьшдаг. Гэтэл өвчин ужгирч хүндэрч явсаар эрүүл хүний группд, таяганд, тэрэгэнцэрт бүр хэвтэртэж оруулах ноцтой урхагтай. Тиймээс гүйсэн булчирхан өрөвсөл үе ангиныг үндсээр нь дарж гүйцэд эмчлэх ёстой. Хоолой тороод өвдөд байна гэж явсаар өвчнөө төгс эмчлүүлдэггүй. Хоолын өвдөлт нь намдангууд ууж байсан гмийн орхидог нь туйлын буруу юм. Хоолой өвсөн тохиолдолд өвчин үүсгэгч бактерийн үржилтийг зогсоон дарах өрөвслийн процессыг намжих зорилгоор Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн 100% ургамлын найрлагатай бактерийн эсэргүүцэлгээтэй PAUD-R-CoG ух эсвэл хоолойнд цацсан гүйсэн булчирхан өрөвсөл буюу ангин нь халдвар харшлын гаралтай байдаг тул халдвар харшлын процессыг намжих зорилгоор гистамины эсэргүүцэлгээтэй Botulinum plastic уухад хоолойны өвдөлтөд торолт намддаг. Хоолойны улаалт эдээвсэн үед гүйсэн булчирхайд хуримтлагдсан Staphylococcus бактерийг устгах зорилгоор
коллоидал сэлбэрээр хоолойгон зайлгад бактери, вирус, мөөгөнцрийн үржих чадварыг дардаг тул хоолойг ариутгаж халдваргүйжүүлэх дээд зэргийн үйлчилгээ зүйлдэг. Ингэснээр хоолойны өвчин химийн гаралтай хүчтэй эмтрэг хэрэглэж дархлаагаан сулруулахгүйгээр харин Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн үйлдвэрлэсэн олон улсын чанарын 5 стандартыг бүгдийг хангасан бүтээгдэхүүнүүдээр бүрэн ангааж болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь дархлааг давхар дэмждэг тул ахин ойр өвдөхөөс дисбактериоз буюу мөөгөнцөр өвчин үүсгэхээс хамгийн гол нь ангины хүндрэл буюу эдэрхтэн нөлөөлөхөөс үе мөчний өрөвсөлт өвчин үүсгэхээс сэргийлдгээрээ давуу талтай. Үеийн өрөвсөлт өвчин Монголд өргөн тархсны бас нэг шалтгаан нь сүрье, тулай өвчин, гонорея буюу зак хүйтэн, дизентери гэх мэт өвчнүүдийн урхаг, мөн манай орны хахир хүйтэн хатуу ширүүн цагаагаар биеийн хөдөлмөрийн хит ачаалал, жингийн илүүдэл гэмтэл бэртэлтэй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд Монголд залуучууд өсвөр насныхан энэ төрлийн өвчнөөр өвчлөх нь ихссэн. Тиймээс та өөрийгөө залуу халуун байна. Надад ийм өвчин тохиолдохгүй гэж бүү бод. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг тул та урьдчилан хамгаал сэргийлж явах ёстой. Өвчнөөс зайлсхийж чаддаг болох хэрэгтэй. Үе мөчний өрөвсөлт өвчний хамгийн их тохиолддог хоёр төрөл нь остеоартрит болон ревматоидны артрит юм. Остеоартрит буюу түүний шинж тэмдгүүд. Остеоартрит нь үений эд болох мөгөөрсний гэмтлүүдээс үүсдэг. Үений мөгөөрс гэмтэн алга болж эхлэхэд бие организм хариу урвал үзүүлэн гэмтлийг шинэ яс гарган засах гэж оролддог. Ингэснээр үе мөчн дэх яснууд зузаарч шинэ яс мэдэгдэхүйцээр товойж гар хуруу хэлбэр дүрсээ алдаж мойног болж эхэлнэ. Энэ нь ихэвчлэн хуруу, өвдөг, нуруунд тохиолддог. Мөн бугуй, тохой, мөр, хөлийн шагандж тохиолдож болно. Энэ үед байнгын хүчтэй өвдөлт бий болно. Өвдөлт нь хамгаалалтгүй үений ясууд хоорондоо үргэлжснээс бий болдог. Өмнө нь гэмтэж байсан болон гэмтэлтэй эсвэл хэтэх ачаалтай байдаг үе мөчүүд эхэлж өртдөг. Остеоартрит ихэвчлэн алгуухан бий болдог. Өвчний эхний шатнд биеийн хүчний хүнд ажил болон биеийн тэмрийн дасгал сургалтын дараа үе мөч өвдөж эхэлдэг. Цаашид цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт тогтмол эсвэл үе тасалдан өвдөх ба ялимгүй хөдөлгөөн хийхэд үеэр даган хавдаж өвдөлт нь нэмэгддэг. Хөдлөхгүй байгаад үе хөшинг байдалтай болно. Өртөгдсөн үеуд хөдлөхөд шар хийх дуу чимээ гаргаж эсвэл ясан үрж байгаа мэт мэдрэмж төрөх буюу халуун оргин улайдаг. Ревматоидны артрит буюу түүний шинж тэмдгүүд. Ревматоидны артрит нь аутоиммуны өвчин бөгөөд үе мөчний архаг өрөвслийг үүсгэхээс гадна үений зөөлөн эд болон бусад эрэгтийн системийг гэмтээдэг тул системийн өвчөнд тооцдог. Халдвар үүсгэгч эсрэг биет нь дархлын системийн үйл ажиллагааг доголдуулж улмаар өөрийн биеийн эд эс болох төрөө булчирхай, өндөг өвч, уушиг, цус, судас, зүрх, үе мөч гэх мэт эд эрхтнүүд рүү дайрч гэмтээдэг. Их дархалтай өвчний тоонд ордог бөгөөд Оросын холбооны улсад гэхэд 2 сая илүү хүн энэ өвчнөөр шаналж байна. Аль ч насныхан тохиолдож болох бөгөөд 40-оос дээш насныхан илүүтэй өртдөг. Хүйсийн хувьд ирчүүд илүү даван гайлах бөгөөд учир нь өвчнийг тамхи илүүтэйгээр даамжруулдаг болохыг тогтоосон. Илэрх шинж тэмдгүүд нь үе мөчөөр янгинж өвдөх, хөдөлгөөний үеийн хатан чадвар буурах, үе орчмын арьс сулах, хөшөж бэрэх, ялангуяа өглөө үеийн орчим халуу оргих гэх мэт. Ревматоидны артрит нь үе мөчийг хөшинг хавдартай болгодог. Шинж тэмдгүүд удаан хугацаагаар үргэлжлэх, эсвэл генет гарч ирсний алга болох байдлаар илэрнэ. Зарим тохиолдолд үе мөчөнд ноцтой гэмтэл учруулж тахир дутууч болгодог. Хэдийгээр эмчилгээ хийлгэн халдварыг намжаан өрөвслийг түр дардаг боловч үений өвчин нь маш урт хугацаанд үргэлжлэн цааш аажим агсаар хүндэрсээр байдаг. Үүнийг үе мөчний архаг өвчин гэдэг. Нас ихэх тусам энэ өвчний хор хөнөөл улам нэмэгдэнэ. Бүрэн эдгэрэх нь маш ховор.
Өвчин даамжирсаар архагшиж амьдралын хэвийн үйл ажиллагааг хязгаарлаа зогсохгүй тахир дутуу болгодож хүргэдэг. NSP корпорацийн глюкозамин хандратин хэмээх цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь үе мөчний өрөвслийн үйл явцыг талсан зогсоож үеийн мөгөөрсийг нөхөн сэргээж өвчний шалтгааныг үндсээр нь дардаг гайхамшигтай бэлдэмлүүд юм. Хүний бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Артрит өвчтэй хүмүүс энэхүү бэлдэмлийг эд шидтэн гэж нэрлэдэг нь бүрэн үндэслэлтэй юм. 1990-ад онд Венец хотын Гусчини эмнэлэгт глюкозаминийг архаг остеоартриттай хүмүүст 21 хоногийн турш тасралтгүй хэрэглүүлэхэд өвчний шинж тэмдгүүд 80% багасж өвчнүүдийн биеийн байдал нь эрс сайжирсан байна. Филиппиний Манил хотын тулгуур эрхтний үндэсний эмнэлгийн судалгааны багийнхан NSP корпорацийн глюкозамин болон хондроитинийг 2-7 хоногийн турш хэрэгжсэн артриттай хүмүүсийн 90% нь бие илт сайжирч байлаа хэмээн дүгнсэн байдаг. Дээрх судалгаануудаар NSP корпорацийн глюкозамин нь үеийн мөгөөрсийг нөхөн сэргээдэг болохыг бүрэн баталж байна хэмээн Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн яамнаас 1995 онд албаны сор тодорхойлсон байдаг. NSP корпорацийн глюкозамин хэрхэн үйлчилдэг вэ? Гол үйлчилэг нь гэмтсэн мөгөөрсний нөхөн сэргээгдэх процессыг идэвхжүүлж өгдөг. Өрөвслийг дарж өвдөлтийг намжаана. Илүүдэл ургасан ясыг хайлуулна. Дархлааг сайжруулж үе дахин өрөвсгөхөөс хамгаална. Үений орчны цусны эргэлтийг нэмэгдүүлснээр хөдөлгөөнийг идэвхжүүлнэ. Мөгөөрсний эдийн бодисын солилцоог сайжруулж ахин гэмтгээс сэргийлнэ. NSP корпорацийн хондроитин хэрхэн үйлчилдэг вэ? Мөгөөрсөн эдийн шингэн нэвтрүүлэх чадварыг дээшлүүлнэ. Шингэн бодисуудыг зөөвөрлөж хатуурсан мөгөөрсийг зөөлнө. Мөгөөрсөн чиний дүүсгэд нөлөөж хуучин эдийг өрөвслээс хамгаална. Үений өвдөлт хавдрыг намдаана. Глюкозаминийг өвчний аль болох эрч ятанд хэрэглэх тусам илүү сан өр нөлөөтэй. Хэрвээ үе бүрмсэн мөгөөрсгүй болсон бол тэнд нөхөн сэргээгдээд байх юу ч үлдээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм үед үеинд хиймлэр мөгөөрс орлуулах нийт сослын цорын ганц заргал үлддэг юм. Ийм байдалд хүрэхгүй төлөө та дээр өгүүлсэн уг өвчний шинж тэмдгүүд илэрмэгц хондроитин глюкозамины тусламжтайгаар газар ахуулалгүй эртхэн арга хэмжээ бас тэр дорн артритыг дарж болно. 1989 онд Вашингтон хотод амьдрал хууч мэрэгжилтэй Филлис Эглтон хэмээх эмэгтэй 50 хүрээгүй насндаа тайганд орж зүүн ташааны үеийн ихэд доголдсон байна. Жаахан алхахад л хүчтэй өвдөж хэсэг яваад амардаг байлаа. Өмгөөлөгчийн ажил нь гадуур явах шаардлага ихтэй хэлэх үү түүнд асар их бэрхшээл тулгарчээ. Эрентгээний зургаар түүний зүүн ташааны үеинд мөгөөрс үлэмж дутмагшиж, ясны эд гажиж, хурц хэлбэрийн остеоартриттэй гэсэн онош тавигдсан байна. Эмчийн заавраар диклофенак, ибупрофены бүлгийн эмүүдийг ихээр хэрэглэсэн боловч өвдөлтийн хэсэг төр зур намдахаас сайшгүй байсан бөгөөд ходоодны улайлт, ходоодны шарах, цусны өвчлөл үүсгэх гач нөлөөтэй байлаа. Ингээд эмч нар түүнд ташааны үеийн солих мэс засал санал болгосон ч Филлис татгалзжээ. Учир нь нэгэн ташааны үеийн дүүссэн остеоартрит мэс засал хийлгэлээч бусад үеийн дүүсэхгүй гэсэн баталгаа байхгүйг сайн мэдэж байлаа. Цаашид бүх үеүүдийн хагалгаа хийлгүүлээд байх уу? Тиймээс Филлис дорн дахины зүү тавих арга болон цэгэн иллэг, төөнөг, шавар имчилгээ зэргээр явсан боловч төдийлөн ахиц гарахгүй ч багаж гисэн нэмэртэй байлаа. Дараа нь танилуудынхан хэлснээр сунгалтын болон биеийн тэмрийн имчилгээг сонгон хагас жил явсан ч мөн л олигтой үрдэнд хүрээгүй эцэстээ ташааны үеийг солих мэс засал хийлгүүлэх болоод явж байлаа. Гэтэл нэгэн өдөр азар Чикаго мужийн Роберт Хепман эмчтэй таарч глюкозаминийг хондроитинтэй хэрэглэхийг зөвлөснөөр түүний хувьд ёстой л бурхны аврал гэж болжээ. Тэрээр хондроитин глюкозаминыг ердөө 3-7 хоног хэрэглэхэд өвдөлт эрс багасаад ирэхийг мэдэрсэн байна. Хэдэн сарын дараа байдал нэлээд сайжирсан бөгөөд өнөөдөр Филлис маань таяган бүрмсэн хаяж 8 жилийн турш тоглоогүй байсан теннисийн 7 хоногт 3 удаа тоглоод явж байна. Түүнийг тахир дутуу болгох шахсан остеоартрит нь үндсэндээ эдгсэн юм. Хожмон Роберт Хепман эмчид талархлан илэрхийлэхээр очиход тэрээр
NSP-гийн глюкозамин, хондроитиныг омега 3-тай хавсруулан хэрэглүүлэхэд байгаан маш сайн ондог юм шүү. Мэргэжлийн бейсболч байсан өвдөгний үений артритаас болж спортын ертөнцийг орхих дээрэн тулаад байсан төрсөн дүүгэн эдгээр бүтээгдэхүүнүүдээр ангааж эргэн хөл дээр нь босгож байлаа хэмээн хуучилсан байдгийг. 1994 онд Германд хийсэн судалгаанд 200 өвчтнийг хамруулж глюкозамин нь ибупрофены бүлгийн адвил, мотрин, куприн зэрэг юмудээс өвчин намжаах чанараараа дутхгүй болохыг нотолсон. Тэгэхэд ибупрофены бүлгийн эмүүдийг хэрэглэсэн өвчтнүүдийн 35% нь ходоод өвдөх, цээж хорсох гэх мэт сөрөг үр дагавар гарчээ. Харин глюкозаминыг хэрэглэсэн өвчтнүүд ямар нэгэн сөрөг үр дагаврын талаар ёр гомдлоогүй байна. Италийн судлаачдын шинжилгээгээр глюкозамин нь эндометацинаас 1000-аас 4000 дахин бага сөрөг нөлөөлөл үзүүлдэг баталсан байна. Эндометацин бол остеоартрит өвчний үед хэрэглүүлдэг түгээмэл эм юм. Хүний нас ахих тусам буюу 45-аас дээш наснд хүний гол тулгуур эргэтэн болох хөл, гар, өвдөг, ташаа, түнх, нуруугаар хатхан явж чадхан болж янгинаж өвдөж эхэлдэг. Хэрвээ эдгээр өвчний өөрчлөлт өвдөг, нуруу, мөр зэрэг үеийн завсар ургасан шохойдсон байвал эрт онцлуулах нь зөв. Өвчний шинж тэмдэг голдуу 25-аас 30 насныханд илэрсэн байдаг. Харамсалтай нь тэд мөнх залуугараа явах юм шиг санан өвчнөө тоохгүй байсаар насны эцэст өвчин хүндэрсэн үедээ эмнэлэг браатагч хэд хожимдсан өвчин архагсан байдаг. Барын зулцгийг баг дээрнэ гэдэгчлэн бид аливаа өвчнийг баг дээрнэ болж игэл бүр тусахгүйгээр үрдэгчлэн сэргийлж хүн холбоотой байгаль дэлхийхэн ургамал шим тижэл өөрийг тэтгэн тэнхрүүлэн явж гимэн мөнхийн хутгийг олсон мэт үр ачит тойруулан жарган суух болно. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр